Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагддаг марш тактик 2017 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 6 байгууллагын 7 баг хурд хүч авахаалтсан ба эрс зоригоос сорин өрсөлдсөн байна. 2008 оноос хойш зохион байгуулагдж байгаа тус тэмцээнд Тишиг суман дахь Хилийн Тэг 286 дугаар анги, Хялган тосгон дахь Зэвсэг түвшний 234 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 20439 дугаар анги, аймгийн цагдаагийн газар, аймгийн онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, тагнуулын алба, прокурор, Шүүхийн шинжилгээний албаны хамтарсан багууд оролцож аваргуудаа тодруулсан юм а. За үндэсний зэвсэгчийн үүсэн байгууллагын 96 жилийн энэ 3 сарын турш явагдаж байна. За энэ арга хэмжээний хүрээнд олон арга хэмжээ явагдаж байгааг нэг нь өнөөдрийн явагдаж байгаа марш тактикийн тэмцээн. Энэ маань үндэсний аюулгүй Булган аймагт үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалсан чиг үүрэг байгууллагуудын дунд одоо явагдаж байгаа тэмцээн. За энэний өмнө одоо Буулган аймгийн аврах шалгуур тэмцээн, өсвөр үе залуучууд насан туршийн тэмцээн явагдсан. Мөн одоо тамгын газар ажилтны дунд буудгын тэмцээн, тамгын газар ажилтны дунд одоо бедардын тэмцээн. Ингээд одоо олон арга хэмжээнд үе шаттай явагдаж байна. Ингээд 20 доор болохоор зэрэг Монгол цэргийн мужи Булган аймагт арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ үеэр одоо зэвсэгчний төв архивын бүрддэхүүрж Булган аймагаас дайнд оролцсон хүмүүсийн одоо судалгааг гардуулж өгч энэ одоо дурсгалын хөшөө цогцлуур барих ийм ажиллагаа байж байгаа. Энэ бол одоо Булган аймаг байгуулагчдын 80 жилийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах ийм ажлууд байна. Тийм. За өнөөдрийн энэ марш тактикийн тэмцээнд 6 байгууллагын 7 баг оролцож байгаа. Хэдийн цэрэг, зэвсэгчний ангиуд, шүүх, цагдаа гэх мэтээр онцгой байдлын алба гэдэг ингээд 6 байгууллагын 7 баг оролцож байна. За энэ юунд зэвсэгчний 234 дугаар ангиас 2 баг оролцоод ингээд 6 байгууллагын 7 анги болж байна. Зэвсэгчийн үүсэн байгууллагын 96 жилийн ойн баярыг зэвсэгчин болоод бусад цэрэг цагдаагийн байгууллагад алба хааж байгаа нийт албан хаагчтай баярын мэнд төргөж ажилд нь өндөр амжилт хүсье. Марш тактик тусгай бэлтгэлийн аврах тасаг шалгаруулах тэмцээнд оролцож байгаа баг тамирчид жагсаалын үзлэг, тусгай ажиллагаа 10 км-ийн даалгавартай гүйцэтгэх зэргийг гүйцэтгэж, нийт оноогоор аваргуудаа шалгаруулдаг. 10 км-ийн даалгавартай гүйлтийг 58 минут 57 секундын хугацаанд туулж, Монгол улсын баатар Лавг доржийн нэрэмжит Хилийн Тэг 286 дугаар анги тэргүүн байрт орсон бол удаах байруудад 1 цаг 12 минут 47 секундээр, цагдаагийн газар 1 цаг 16 минут 31 секундээр Зэвсэг түвшний 234 дугаар ангийн гэрээт цэргийн тасаг орсон байна. 55 секундээр Хилийн цэргийн 286 дугаар анги байна. Гарсан байна. Та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Булган аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг байгууллагуудад зохион байгуулагдж байгаа марш тактикийн тэмцээн Булганы Тишгийн Хилийн Тэг 286 ангийн баг хамт олон маань тэргүүн байранд баяртай байна. Тэмцээн зохион байгуулалттай сайхан зохион байгуулагдлаа. Манай одоо ингээтэй ундаргатай хамт олон энэ сайхан арга хэмжээг зохион байгуулалт баяртай байна. Монгол Улсын хил он гарсаар хариуцсан хэсэг 50 байна. Булган ангийн ногоон хязгаар сайхан 50 байна. Он гарсаар манай хамт олон Оросын олон улсын талаас улсын хил зөрчсөн нэг удаагийн 2 хил зөрчсийг саатуулсан. За мөн одоо энэ марш тактикийн тэмцээн тэргүүн байр эзэллээ. Ингээд сэтгэл дүүрэн байна. Улаан шуудаа нийт нь ажилтны өндөр амжилт хүсье өрөөё. За сэтгэл маш их өндөр байна. Манай зэргүүдийн хувьд марш тактикийн тэмцээн анхныхын тэмцээн байлаа. Тэгээд цаашдах нь тэмцээнд зэргүүдтэй болон бус тасгийн амжилт хүсье. Бид нар бэлтгэлээ 14 хоногийн өмнөөс хийж эхэлсэн. Дараагийн тэмцээн армийн маршийн тэмцээн байна. Тэндээ бүгд амжилт гаргана.
За би одоогоор 8 дахь жилдээ оролцож байна. Тэгээ 2009 оноос хойш оролцож байсан. Тэгээ хүчний байгууллагууд 8 дахь жилдээ оролцоо. За ерөнхийдөө цэрэгжилсэн байгууллагын зөвтгөгчний 234 байна. Манай хилийн дэг 286 дугаар анги байна. Ерөнхийдөө ер нь ширүүн багууд гэвэл ер нь 234 л байна да. Тий. Бидний хувьд бол би одоогоор хилийн дэг 286 дугаар анги хилийн 3 дугаар став дээр харуул нар гэдэг. Эх орны одоо торгон хилийн ширхэг энэ чулуунаас одоо сквадрын талбай болтол миний эх орн бий гэдгээр хомогшдог. Эх орныхоо алтан торгон хилийг хамгаалаад явж байгаадаа маш их баяртай байдаг. Өнөөдрийн хувьд энэ зохион байгуулалтаа сайхан боллоо. Зам нь нэлээд хүнд байлаа. Би одоо хувьд анх марш тэмцээн 2008 онд ихснээс 10 жилд 10 дахь жилдээ оролцож байна. Тэгээд энэ жил мөнгөн медаль авлаа, амжилт гаргахтаа сайхан байна. Ер нь бол яг бэлтгэл сургуульд ерөнхийдөө сайн. Цэргийн ангийн багууд ерөнхийдөө хүчтэй өрсөлдөгч нь болдог. Энэ жилдээ бас нэг хүчтэй өрсөлдөлтийг харууллаа. За цагдаагийн байгууллагын онцлог ерөнхийдөө олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн хэв журам хамгаалах үүрэгтэй байдаг. Энэ ерөнхийдөө цаг зав ерөнхийдөө нэлээд муу ерөнхийдөө ажил ихтэй тийм албал да. Тэгээд тэрний хажуугаар тэмцээнд ороод амжилттай сайхан оролцлоо. Эрт цэрэг эр хүний зориг тэсвэр твчээр хатуужлыг сордог энэ удаагийн марш тактикийн тэмцээн амжилттай болж өндөрлөө. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан аймгийн цэргийн штабаас буудлахын аймгийн аврах шалгаруулах тэмцээнийг 3 насны ангилалд, бильярдны тэмцээн, хүндийн үргэлтийн аймгийн аврах шалгаруулах тэмцээнийг тус зохион байгуулж байгаамаа.